эрхэм зочдон урьж байна. Монгол Улсын хурлын хамгийн чухал нь юу гэхээр ерөөсөө улс орныхоо газар, гэр бүл хүүхэд залуучны хөгжлийн газар, нийслэлийн хөдөлмөр эрхлэлийн газар, хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институт. Үйлдвэрлэл хөгжиж улс орон хөгждөг. Тийм болохоор өнөөдөр масс үйлдвэрлэлийг бид нар хөгжүүлэх хэрэгтэй юм аа. Үүн дээр хотын захиргаан маань бас маш их одоо санаа тавьж хамтарч ажиллахаар ер нь цаашид сайхан мэдээнүүд их олонтой байна да. Тэгээд энэ уран үйлчин гэдэг улсын уралдаан зохион байгуулагдсан байгаа. Тэгээд энэ уралдааны гол зорилго нь юу байсан бэ гэхээр ерөөсөө Монгол улс өнөөдөр үйлдвэрлэгч орн байж чадахгүй. Өнөөдөр Монгол улс хичнээн оюутлогчид оюутлын салбарт ажиллаж байна. Хуваараа бизнес эрхэлж, хуваараа өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хичнээн хүмүүс байна. Ямар тоног төхөөрөмжтөр ямар чадвар чадамжтай ажиллаж байна гэдэг ийм судалгааны цогц ажил хийгдэж байгаа. Манай хөнгөн үйлдвэрийн салбарын хувьд бол өнөөдрийн бидний өрсөлдөгч бол гаднаас ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүн. Өнөөдөр бид нэгдэж, нэг дээвэр дор орж, нэгдсэн зохион байгуулалтанд орж иж масс үйлдвэрлэл хийн. Сүүлийн 20 гаруй жил тархаа бутархаа ганц нэгээр орц хонгил подвол болгонд бас үйлдвэрлэл эрхэллээ. Төдийлөн сайн гавьтай явж чадахгүй байгаа шүү дээ. Тийм болохоор өнөөдөр бид өөрчлөх ёстой. Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлээд хийх ёстой. Тийм болохоор эксклюзивийн хувьд өнөөдөр хуваараа бизнес эрхэлдэг, хуваараа ганц нэгээр оюутал эрхэлж байгаа хүмүүстэй хамтарч ажиллахаар одоо тэдэнд үйл ажиллагаагаас танилцуулаад цаашид яаж бид нар брэнд үйлдвэрлэх вэ гэд энэ нээлттэй хаалганы өдөр оролцож байна да. Яагаад бас бид нар энэ нэгдсэн зохион байгуулалтанд орж масс үйлдвэрлэл хийн гэд зориод байна. Ялангуяа Улаанбаатар хотод 9 дүүрэгт бид нар масс үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой. Ингэжиж аливаа бүтээгдэхүүний бодит үн өөрөө гарч ирдэг. Бидний энэ үйл ажиллагааны хамгийн анхны одоо бодиттой үр өгөөж өгөх хугацаа бол одоо түрүүний хэлснээр 9 сар гэж бодож байна. Яагаад тэгэхээр өнөөдөр сурагчийнхаа дөрөвд хувцсыг бид нар бодит үнэнд хүргэх ёстой. Тэр нь юу вэ гэхээр мэдээж Монголын ард түмэн боломжийн үнээр өр хүүхдийнхаа ялангуяа сурагчийн дөрөв хувцсыг нөгөөтэйгөр бас цэцэрлэгийн ажлынхаа хүүхдийнхаа спортын хувцсыг гэж авах ёстой. Үүний тулд үйлдвэрлэгч бид нар бол маш сайн одоо нэгдсэн зохион байгуулалтанд орж үйлдвэрлэх ёстой. Тэгжиж бид нар амжилтанд хүрнэ. Өнөөдөр бид нар бие биентэйгээ өрсөлдөхөөс илүүтэйгээр түрүүсэн гаднаас ирж байгаа импортын ялангуяа тэр татваргүй бараатай л бид нар өрсөлдөх ёстой. Альва зүйлд дэмжлэг маш чухал. Ялангуяа төрийн тогтвортой үйл ажиллагаа, төрийн зөв бодлого маш чухал байгаа юм л да. Тийм болохоор мэдээж хот маань өөрөөсөө бас брэнд гаргана гэдээ ярьж байна. Хот маань өөрөөсөө борлуулалтын сувгийг нээж өгч байна. Энэ бол үнэхээр үйлдвэрлэгч биднэрт бол маш сайхан таатай нөхцөл шүү дээ. Тэгэхээр бид нар яах вэ? Хийгээл ах одоо үйлдэлээ шүү дээ. эдийн засгийн эргэлтэнд оруулах үүднээс маш бага хүнтэй зээл олгож байх ийм эрх зүйн зохицуултыг бид удахгүй улсын хурлаар